би боддог үнээр сайн чанар хэлбэрийн ухаар мөнгөний гарц. Тийм ээ. Тэгвэл эдийн засгийн гарц эрүүл мэндийн гарц болсон би бидээрээ мэдэрсэн. Энийг бас олон хүнд ч юм шиг байдаг. Асуудаг хгүй. За таалбал ямар яа. Заашгүй дээ цог явах нь дээ. Зөв тавцсан. Заашгүй. Дээж манд хэлсэн. Өө ямар гоё юм бэ. Яаж бичлэг үзээ. Тэгээс миний охин тэрнийг абсолютийн авчиж болдог юм уу? Тэгсдүү зайлал. Үчимэнд. За сайн сайхан юутай. Оо тань сайхан. Гэтэ сонирн баг халуу. За. Сюрприз номер 1. За. Оо яа. Заашгүй дээ цог явах нь дээ. Зөв тавцсан. Заашгүй. Дээж манд хэлсэн. Өө ямар гоё юм бэ. Яаж бичлэг үзээ. Тэгээс миний охин тэрнийг абсолютийн авчиж болдог юм уу? Тэгсдүү зайлал. Яа тэгвэл. Ээж охин авна штэ гэсэн чинь ээж наваад өгөө гэсэн. Тэгээд өчигдөр шиний 8 бэлэг дээ штэ. Өчигдрийн бэлэгт шиний 8-ны өдөр ээжлээс ийм гоё бэлэг ирсэн. Ямар гоё том бэлэг вэ? Ямар мундаг ээж вэ? Өстой эмэгтэй хүний охиноо гоё бас гоё ярьстай яваасаа гэдэг хүний бэлэг байна да. Найз нар ингээл орон гар ингээл ортож гарахтаач ингээл талин дөрийг харахаар яа харахгүй амар цайчиж байна. Гэрэлцээ. Үгүй манай хамаахан бас тэгсэн. Тэгээд ээж бас амар инээдтэй тэгсэн. Чи ч одоо миний хуужинком дууслаад хавхаад үрхэд ах юм. Хөргө үздэг байх нэ те. Яа улаан бэ нөө. Тэгээд штэ хүн гэдэг чинь юу мундаг ах хөрхөн байх. Тэгээд дээрээс бидний зөвхөн байдаг юм шиг байна тийм. Би тэгж бод. Тэгээд амар баярлалаа. Би бүр амар баярлалаа. Тэгээд чамд үзүүлмээр санагдаад. Unboxing хийх наа чи ингээд юун дээр бокс дээр яг хэр их олон шагнал урамшуул авсан ямар мундаг патенттай тэд нар хүртэл байд юм билээ. Үнэхээр гоё. Absolute 6.com бид хоёрын арай болгонд өрхөж та бүхэндээ мэдрүүлэх өөрсдийнхөө ямар байгааг харуулах тэр сайн. Өөр амар юм биш үү? Одоо дахин төрж байгаа мэт цаг хугацааг ухраах эсийг идэвхжүүлэгч зэд скин кэр гэж залуужуулах юм дээ. Тэр залуужуулах. Цаг хугацааг ухраах. Тийм. Юу юм чи болно. Бүр энээр яг нөгөө энэ Тэгээд энэ яаж хэлэх байгаа юм бэ? Тэгэхээр Сэжүү хааны шагналыг болохоор зөвхөн хамгийн шилдэг бүтээгдэхүүн өгсөн. Тэгээд Сэжүү хааны шагналыг бол авсан гэж хэлсэн тийм. Тэгээд нөгөө original derma test гэдэг бас нэг хэмжээний бас аль арчилгааны бүтээгдэхүүн өгдөг тест байхгүй. Эндээс бол энийг сайн таньж байна. За тэгээд бусдад нь юм бид солонгосуудын энэ нь тайлбар байна. Тийм шүү. За нэг яг таад өөртөө аваад уншчихаа. За би хөхмээр байна. Харин тийм ээ. Энэ шилдэг бүтээгдэхүүн юм байна. Манай охин хэлсэн, манай нөхөр хэлсэн гоё цайгаа гэрэлтэй дийнаа ирсэн гэсэн. Тэгэхээр их богино хугацаанд ямар ч хэлсэн ихний үр дүн цайгаар гэрэлтэд байна. Одоо бүр нөсөө толгой байхгүй болно. Бид их биш ч гэсэн нөсөөтэй. Нөсөө нөгөө сэвхчин андаад энэ нөсөө ч болохоор бас андарч тий. Надад яг энд нэг нөсөө энэ цаг ичний дараа нэг нөсөө гарсан. Энэ нөсөө бол надтай зайл 10 хэдэн жил байгаа юм. Аль оюутан цагт гарсан юм сайн уу. Тайваны халуун наранд ажиллаад хөлсөө гаргаад явж байхад маань ингээд нэг нөсөөтэй болсон. Тэгээ энэ арилж өгдөг байхгүй. А энэ төслийн нөсөө болохоор сая төрсний дараа гарсан. Нэг их биш ч гэсэн нэг том нөсөө гарчаад байгаа тэр найрлахгүй байгаа тийм гэсэн чинь яг цай харагдах юм. За бүр баахсан хэлээ юм. Тэгэхээр одоо тэр хуужинком биндээ төвчхээс. Чи гоё угаагаад хэлсэн үү? Надад deep clean гэдэг. Өөртөө арчилгаа. Энэ нөгөө арьс арчилгааны гүн цэвэрлэгийн хүн нэр асуужсэн. Гүн цэвэрлэгийн талаар асууя гэдэг. Тэгээ хүмүүс маань нэр ийм гоё ингээд гүн цэвэрлэгээ дөрөвтэй гүн цэвэрлэгээний комбэдэг орой болгоомд хоёр хэрэгжилж байгаа. Тэгээд энэ бол 110,000 төгрөгнийх тэгээд 6 сараас дээш хэрэгэлдэг. Тэгэхээр та заавал хэрэглээд үзээрэй. Энийг яг энэ бүтээгдэхүүний уран гэх юм уу? Салооны гүн цэвэрлэгээний үйлчилгээг гэртээ гэсэн ураатай ийм гоё бүтээгдэхүүн. Энийг бол бид хоёр хэрэглээд бүрэнхээр биширч байгаа. Арьс өдрөөс өдөрт нэг гоё болброо зөөлөн гоё гүнээсээ цэвэрлэж байгаа. Тэгээ нөгөө цагаан батхыг бас их асуучлаа. Манай монголчуудын зайл юм төрхөд над чиг бас хогсон хүмүүс байж байгаа шүү дээ. Юм ингээл авсан. Тэгэхээр аваагүй биш авсан өөртөө цаг зарцуулсан юм зарцуулсан. Тэгээд тэгсэн мөртөө тэр нэг үр дүн төрөхгүй цагаан батг гарсан. Тэр нэрлжгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй. Цагаан батганы хоёулагийн рилийг хүмүүсийг сонирхож асууж исэн. Их үзсэн байлээ бас. Үзэлттэй байлээ. Тэгэхээр энэ талын асуудалтай хүмүүс байгаа юм шиг үлээ. Тэгээ бас манай найз охины хөрхөн бас ингээл би чадлж байгаа л атомигийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа юм гоё бүтээгдэхүүн байд юм байна гэж чанартай байна гэж тэгсэн чинь чамаар үнэтэй эстэй гэдэг салгастай байсан байхгүй юу? Үнэтэй эстэй гэж тэгснэ жоохон бачсан. Өө нэрээ нэг үнэтэй биш юм байна. 410,000 гэж үнэтэй биш юм байна гэх нөгөө тэгчээс хүмүүс үнэтэй гэж боддог юм шиг чанартай бүрээд ихээр. Тэгээ яг үнэндээ нөгөө хоёрын оронд юм авч харамчгүй хоёр дахин төлнө гэдэг шиг юм байснаас гайгүй юм аваад удаан хэрэгжижсэн дээрээ. Өнөөдөр бүр амар даалаа. Тэгээ бүр голдоо хүртэл таарсан. Сайн нэг аарч ууж яж арайд ир боллоо хүсмэс гараад. Өө за гадаа тийм бүт юм аа. Уг нь гайгүй байсан. Би л тараадахгүй юу? Яасан.
Тэгээ бүр зузаан цамцнаас салчихдаг шүү. Улаасраа. Хүүе даарсных гэж найз нь нөгөө эрдэсийн шинжилгээ өгмөр байна. Хөл ингэнаад энэ өвдөд ингэ хэлчихсэн шүү. Тэгээ өглөө. Тэгсэн чи яхаггүй л нөгөө жирэмсэн хүн дутагдaltaй төмөр дутаг. Би дээгээ дутаг багтаа гэж бодсон чинь дээ дутагдaltaй байна. Төмөр кальц 2 одоо байх ёстой хэмжээний хамгийн бага дээр байна. Тэрийг бас нэг чад GPT-гээс асуулаа. За чи ингэ мэрэгжлийн шимтгийжэл судлаач энэ ч хүн шүү чи яг тэр зүгээс надад зөвлөөрэй гэж. Тэгсэн чинь яг энэ зүгээс зөвлөхөд энэ бол дутагдaltaй орно. Тэгээд ийм мар нөхөрөө хоолнд нэг зөвлөгөө өгчлээ, имиж зөвлөгөө өгчлээ. Гэхдээ ганц хоолндор бол нөхгүй гэдгийг бас хэлчихлээ шүү. Тийм үү нэ? Тийм ээ. Би насаа төмөрийн дутагдлаа гэж хэлэх нэлээд гацсан байсан. Гэтэ би бол ойлгосон. За. Тэгэхээр төмөр дутагдах нь ойлгомжтой. Хоёлаа хүүхдээ хөхүүлж байгаа учраас хоёр ойрхон төвчсөн учраас нөгөө яг үнэндээ зөвхөн хоолоор дангаар нөхөх одоо хэцүү. Чи тэгэхээр ингээл өдрийн баг 3-4 удаа махаа хоол идэх боломжтой махаа хоол идэх гэсэн үг байхгүй. Тэнгүүд хасахад ходоодны эмзэглэлтэй нойр гэлчирхай өрддөг за удамшлын асуумжтай тохиолдолд чамаа 4 удаа махаа хоол хийж чадахгүй дотор хэмжээв. Тэгэхээр арай өөр арга төмрөө нөхөх хэрэгтэй. Үүн дотроо үнэхээр бүр төмрийн дутагдaltaй цус багталт үүсэж эхэлсэн болохоор төмрийн бэлтгэлийг нэмэгдээ. За бүр зарим хүнд одоо ингэ хөгтөхгүй болсон тохиолдолд бид нар бүр тарьдаг. Гэтэ миний зөвхөн нэмэгдээ уух хэрэгтэй. За тэгвэл төмрөө уусан ч төмрийн шимэгдэлт гэдэг зүйл сайн байх хэрэгтэй. За тэр төмөр хамгийн сайн шимэгдүүлдэг зүйл бол витамин С. Тэгэхээр витамин С-тэй төмөр эсвэл төмөр уучаад витамин С уух хэрэгтэй. Тэгээ хүмүүс харагч байгаа болов ингээд тосоор сайхан хилээлсэн. Араас нь ингээд норхоор сүм шингэн болоод ингээд урсаал болчдөг. Ийм гоё цэвэрлэгч. Сүм шингэн. За нэзэн масаж хийгээд угаалаа. Найз нь ойлгосон шүү саний үг хөрвүүлнэ. Найз нь угаасаа атомын төмрийг захиалсан байгаа. Юуны төлөө сайхан Монгол сайттай амар хэлбэрүүлээ. Манай нэг хэрэглэн найз нь хоёулагийн бичлэгүүдийг үзэж байгаа л. Тэгээд шууд нэг удаа надаас ямар аппликейшн татахыг асуугаад тэгэл өөрөө аппликейшнаа татаад өөрөө шууд аппликейшн татах яг надаас нэг ID асуусан. ID аваад тэгэл аппликейшн татаад тэг дахиад асуурсан. Сураачих юм юу болтой гэж юу яагаад сагслал тэгэл мөнгө төлөх гэдэг дараал. Тэгэл өөртөө айрхан салбар руугаа шууд авсан. Тийм амархан. Харин одоо бүгдээрээ баг их хүмүүс солонгосоос захиалгыг сурцсан хаа. Онлайн шоп ашиглаад бас сурцсан хаа. Энэ яг нэг Монгол байгаа, бэлэн байгаа шууд энерги захиалаад маргааш авдаг юу байгаа шүү дээ. Сайт нь байгаа шүү дээ. Нэг үйл дээр энээс захиалж байгаа. Тэгээ шууд юу атомын шоо за 8000 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй тий. Тэгээ тэнцэнээс Монгол бэлэн нь 71 төрлийн. Тэгээ бусдыг нь бол солонгосоос захиалж болно. Давхар солонгосоос юм захиалаад сурчиж байгаа. Манай охин тэгээд амжаа. Та ингэ солонгосоос юм захиалдаг болчихж байгаа юм уу гэв. Тэгээ давхар солонгосоос юм захиалж байгаа. За дээрээс нь яг Монголоос захиалахаараа нэг өдрийн дотор ирдэг. Ийм гоё ингэ давхар бид нартаас энэ онлайны дунд чинь мэдлийн юм байгаа байхгүй. Энэ активт нөө зам. Ээ юу? Тэгээ ууж байгаа, тэгтээ ууж байгаа хэдээр нэтэ. Нөгөө охиныхаа 11 настай тэр чинь 12-оос ер нь 11 настай хүүхдүүд ууж болохоор дээ яагаад байгаа байхгүй. Тэгээд ихтэй яг л бүр хүүхдийн дээ гэж явах юм билгүй дээ. Тэрнээс нь баазын нэмээд угаадсан чинь биш л юм шиг гэж тань бодогдолтой гараад байгаа юм. Яа гэм байна нэ? За бид нар бол Монгол хүмүүсд ууж ичнэхгүй бол хөгдөж амждаггүй нөгөө их хугацаанд наргүй байдаг учраас тэгэхээр бид нар гаднаас ууж байгаа тийм. Дээрээс нь дараагийн шалтгаан юу вэ гэхээр үнэхээр сайн чанартай D витамин. За витамин D ч гэдэггүй юу бүх төрлийн витамин үнэхээр сайн чанартай биш бол үнэхээр хэд хавлалт үүсгэж. Тэгчихсэн. Үнэхээр дунд хохноо гэдсэндээ тэгж явах үедээ би амар их нуужсэн байхгүй. Маш олон янз витамин. Би бүр өөрөө бараг 80 хэдэн килограмм болж төрсөн анх удаага. 84 килограмм болж. Тэр үедээ би ингээд бүр ингээд жингээ тэгж одоо тэрүүл нийцэн байгаа байхгүй би. 50 хэдтэй байдаг хөл хамгийн зав боли гэхэд би 74 кг болж төрсөн. 10 кг илүү төрсөн. Тэгээ би ингээд мөнгөтэй уурлаад бүр витаминаа биш идчихсэн байхгүй. Би хамгийн их хоолн дээр анхаарал хамгийн их эрүүл жирэмслэгийг байхад ингээд миний жин бүр ингээд жингээ байх гад татал 80 гараа авчлаа гэдэг би гомдоод яг тэр витаминуудад гомдож байгаа байхгүй. Яг үнэхээр тэр аашаа гаргаад. Тэгэхээр энэ витаминууд бол яг чанартай сайн витамин ууж чадаагүй учраас хэд хавлалт айгүй үүсгэсэн гэсэн үг. Би зүгээр өөрөөсөө хоолойдсон байна шүү дээ. Тэгээд үнэхээр манай хүүхэд амар цоо эрүүл төрсөн юм уу гэх юм бол за мэдээж эрүүл харуулт төрсөн. Нойр эндээ сайн байдаг гэсэн чинь бие жингийн навцлаад үзэх юм бол тийм ч айхтар яг ингээд хэвэн жимэнтэй биш. Ер нь жоохон хэмжээ багтаад төрсөн. Одоо ингээд байгаа байдал юмыг харахаар манай баг чинь баг боос үсгэрээ гасан байхгүй юу? Бараг 5-3 сар болтол нөгөө нэг сарын нэг хэмнадаас юм болохоор хүүхдээ бас ноож мэдгүй витамин уухгүй нөгөө витамин ууж агаад бүр амар жинээс юм болохоор нэг витамин уухгүй бүр зүрж байгаа би витамин ууж байгаа шүү дээ. Баг дээр. Тэгвэл манай баг одоо манай дундхыг батал бүр амар татлаа сайтай. Гадуур яаж явж байсан бүлчний үтгэд өнгөтгөө. Тэгээ би боддог үнээр сайн чанар витамин уухгүй мөнгөний гарц.
Тийм ээ. Тэгвэл эдийн засгийн гарч эрүүл мэндийн гарч болсон би дээрээ мэдэрсэн. Энийг бас олон хүнд ч юм шиг байдаг. Асуудаг байхгүй. За та тэгвэл ямар юм болж байгаа. За одоо коллаген жууж байгаа, төмөрж жууж байгаа, тийм ч юм уу, юм ч юм уу, юм ч юм уу, юм ч одоо фиш ойл идэр ууж байгаа гэл. Сайн чанарын фиш ойл гол яаж хийж ингэ бас. Окей. Тийм ээ. Тэгэхээр миний аюул зүйл суух хэрэгтэй. Ялангуяа Аз хүмүүс бол Европ гэхээс илүү Аз төрлөөс хүмүүс бас ажигласан ямар зөв юу вэ кейс вэ? 100% органик 100% органик буюу байгалийн галтай докторжуулагч юм уу нэг өнгө оруулагч, будаг оруулагч, амт оруулагч, химийн нийтлэл байгуулсан ажил цитратекс төсөлтэй химикөө нийтлүүд чинь дандаа химийн оруулагчуд байхгүй. Тэр мөрийг харж байгаа хэрэг. Тэр үед дахиад би тэгэл нөгөө дунхаад эзэмсэн яг ингээд аюу сайн Америк витамин сайн гэж бодоод Англи витамин сайн гэж бодоод тэр бол нэг хаасан. Би бас тэгэж бодоод байдаг шүү дээ. Өгүүл юм байна те. Нөгөө Америк витамин гэл жоохон шуур хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр өгүүл юм байна те. Америкас би бас мэдээж олон ширхтэйг нь бодоод олон ширхтэйг 30,000 цөөн ширхтэй 30,000 залан ширхтэйг нь авчиж идэх тийм. Тэгэхээр чинь нөгөө дүүргэж гэж юм амар шүү. Наач ястай амар зөв яриана. Олон ширхэг нь маркетинг гэхдээ тэр олон ширхэг дүүргэж бодсон тийм. Гэрийн хүний бид хийхдээ шингэхгүй хөөхийсүүдэд очиж бодлыг тааж юм уу тийм. Хөөхийсүүд чинь яг ясан дээр бидрийг хорт хөхөөс хамгаалахын тулд өөртөө тэр нөгөө хадгалж чадахгүй байгаа нэгдлүүдийг юугаар хадгалж ингэж томордог ахгүй өөрөө хадгалагч гэсэн үг шүү дээ хийсүүд бол хадгалагч бидний төлөө хадгалаад байгаа нь зайлуул өгнө. Тэгээд нөгөө детокс хийгээд өөр шатаад ирэхээр эмэгтэй хүмүүс амар толгойнууддаг маш хаам цангалттай. Тэгээд тэр хэцүү үеийг 14 оноос 21 оны хугацаанд давчвал хүн аягүй хөнгөлдөг. Тэгээ өнөөдөр яг юм нэг зөвхөн хоёр зөвлөгчөө яваад тэгээ шууд абсолют руу орох. Тэгнэ. Заагүй тэгвэл waiting for you. Филм гэлэн дээр бүр гой зөвлөм өдрөж төрдөг тийм. Тэгэхээр миний яаж төрөх хөө тэгвэл чи өөр амар ядардаг байхгүй. Харин найз нь харин тэгээд юуны төлөө эмч найзынхаа тэр эмч хүний зүгээс харахад атомгийн төмөр нь сайн төмөр байлаа гэд хийснийг нь сонсоод шууд захиалъя гэж шийдсэн тэгээд захиалж байгаа. Надад зөв захиалах ээж нэр хүмүүс аваад бас нэг дээрээ хоёулаа бичээрэй. Тийштэй. Боломжтой чамтай бүтээгдэхүүн нэгэдэг аваад хэрэгж байгаа хэрэгтэй. Тэгээ бас би яг нэг тэр юу гэж бодсон. Заримдаа ингэдэг хүмүүс тийм гоё брендинг, ийм бүтээгдэхүүнүүд байна. Бүр ингээд гоо сайхны бүтээгдэхүүнж гаргацсан, зөндөө шанг урамшуул авцсан. Тэгээд ийм бибтэй, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн, ийм витаминууд гаргадаг ийм нийгэмдээ бүр хариуцлагатай маш нэр хүндтэй, өөрийнхөө нэр хүндийг тэгээ олондоо ашиглахгүй ингэж чанартай гэдэг ийм брэнд компани байна гэхээр ингээд жоохон тийм жирхэж хандаад байгаа мөртлөө юу ч бодлогүй ингээ гараад хажуудлынхаа эмийн сангаас төм юу дэмэ аль ямар дэ ах уу юу ах уу гэж агаал авчдаг. Тэр нэг тийм. Тэгвэл үнэн үг хэлсэн биш үнэн хэлсэн үгэнд хөр хөтлөгчтэй гэдэг лөө. Яг брендинг, сайн компани, хариуцлагатай компани, том компани юм ад сураараа яадаг штэ. Тэгэхгүй бол тэгэл яг ингээл гараад шууд хажуудлынхаа эмийн сангаас дээ хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа. Тэгвэл тэгэл ингээл нэг эмийн санган руу хөөж ороод алин зүгээр үү гэж агаал тэгэл авчна гэдэг чинь бasta мэдлэггүйгийнх байд юм байна. Тэгэл наацхан сайн би ChatGPT-гээс асуусан чинь дэ явж байхдаа тостой сууг хараа гэхээр нэг тос хэрэглэдэг хүн чинь жоохон оливын тос мас дэ явахдаа оливын тос мастай хажуулаа. Ямар ч гэсэн тосонд уусдаг юм байна шүү дээ. Тэгэхээр тостой сайн гэдэг тийм учиртай байна. Би нэг дэ авж байхдаа нөгөө бодлогчаас нь гэхүүдээ энэ зүүжээс нь асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чи яа тэр хүнд одоо тосон биштэй байсан болохоор ч тэр юм уу тосон биштэй сайн штэ гэж тэгжсэн. Ямар ч байсан ерөн бол яг мэрэгжлийн эмч нарт ингээд энэ мэдчлэн эмч хүмүүст итгэж явах хэрэгтэй байх тий. Энд нэг тайлбар хэлье. За тусан дуустдаг витамин гэж хоёр янз байна тийм үү? За тэгвэл тусан дуустдаг витаминийг хүний бие ямар үед хамгийн сайн шимэгдүүл шингээж чаддаг вэ гэхээр таны цэсний ялгарл номер 1 сайн байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг тэр цэс чинь өөрөө юм тосыг цэдэмшүүлээд бидний нарийн гизээр ингээд тоснд уусдаг витаминуудыг тосыг хассан задлаад орчныг бэлдэж өгдөг цэс. Тийм ч цэсний ялгарл сайн байх юм бол нэг дүүх тосны сэлсэн сайн явах гэсэн. Бүх тосны сэлсэн явахаар бүх төрлийн дааврууд сайн явах гэсэн. Д витамин буюу тосон дуустдаг витаминуудын нарийн гизний ханаар шимэгдэх байдал нь сайжирна гэсэн үг. За тэгээд дараа нь витаминууд хүний биед шингэдэг юу маш чухал гэдэг вэ гэхээр ашигтай бактериуд. За энэ хэдэн хүчин зүйлээс хамаарат уусан витамин танд биед чинь хэрхэн шингэх вэ гэдэг нь шийдэгдэх нэ. Өгцээр санаал. Харин тийм. Төмөр бол ялангуяа ходоодны үйл ажиллагаатай шууд холбоотой. Ходоод 12 3 гэж. Төмөр татмаг байвал бас ходоод өвдсөн байх гэж болох юм байна. Тийм ходоод мөн хүний төмөрний шимтлэг юм уу гэхгүй. Тэгээд дараа нь дэлгүүрийн үйл ажиллагаа гэж үздэг. Дэлгүү болон элэг бүр өөрсдөө дандаа нууцлах төвлөрдөг эрхтэн гэж үздэг учраас энэ эрхтнүүд ийм үйл ажиллагаа ямар байгаагаас шалтгаалаад гэр хүнс батлалтанд өртөхөг нь бас шийдэгдэн. Ингээд бидний бие махбод гэдэг чинь хоорондоо нарийн нэгт холбоотой төлгөө.
Одоо яг ганц нэг зөвлөлөд байдаг зүйл нь юу юм гэхээр ингээд зүрхний эмч, бөөрийн эмч гэдэг ингээд тустай байдаг шүү дээ. Тэдрийг ингээд батаад дүгнэлт хийдэг юм чинь хэн бэ гэдэг асуулт гарч ирдэг байхгүй дэлхийд даяар. Тэр хүн дотрын эмч гэж явах хэрэгтэй. Дотрын. Би тэгээд өөрөө мэрэгчлэг амар үнцэнтэй гэж бодсон шүү дээ. Одоо нэр үнцэнтэй шүү дээ. Өчтөр нэрээ хамгийн сүүлийн пилафа тавиад унтсан уу? Бүр амар гоё юм бэ. Пилафа тавиад унтахад маргааш өглөө бүр ингээд үнхээр супер сэрж илээ. Тийм. Би нэг тэгж үзсэн та. Би нөгөө өөрийнхөө тасаад ирэх мөр санагдаад байт юм шүү дээ. Шууд ингээд хуулаад айгуу гол болоо. Тагцсан лөө. Догсаах ингээд хуулаад муулаад заавал хөдөлж үзсэн ч үү тийм. За энэ нэрс чинь нөгөө гоё идэвхжүүлэх бүтээгдэхүүнүүдээ төрхийн тулд бэлтгэвнэ. За ингээд төнрөөрөө арьсаа бэлтгэх нь байна. Нөгөө гоё идэвхжүүлэх бүтээгдэхүүнүүдээ хэрэглэхээс өмнө арьсаа. Ингээд гоё бэлтэн. Гоё юмртай бац. Гоё юмртай гоё. Би өөрөөс өндөртөө байна. Яг гоё. Зөөлөмттэй юм гэдэг. Тэгэж. Үзэн дэх нэ. Яас зүгээр л ууж идэх үү. Тийх байл. Миний өдөр сайхан уу. Ангаж. Тэгчлаач их чухал. Өө чи яд бүрстэй. За хоёр дахь тийм үү. За энэ бол нэлээд мөтгөн бүтцтэй нэг нэг хогс орно гэдэг шиг амар хэрэглэж байна нэзэн. Ай түрхнээ. Энэ зураг чинь зурмалаа нөгөө нэг орлуулшгүй нөхөшгүй маш нарийн технологитой гоё бүтээгдэхүүн яг 6 биенийхээ араас хэрэгжилж ээж маш гоё нэгдэн нийлж ээж яг тэр хүнд ингээ хоорондоо одоо молекулууд нийлээд тэгээд цааш шинээр дахиж задрал явагдаад маш гоё дахиж арьсан дээр тэр шингээд гоё арьсыг гоё болгох юм билээ. Тэгээд яг араараас нь нийлүүлээд нэг салгаанд хийсэн биш араараас нь гаргадаг нь төрөлхтөн тийм бичтэй юм билээ. Оо энэ ямар юм бэ? Өөртөө ерөөсөө нэрээ гажмаага тохиолсон болохоос өөрөө өөртөө төрөхөд үзээгүй юм шүү дээ. Оо юу яах вэ? Тийм. Гол сайхан бүтээгдэхүүнийг аягүй сайн судалж төрөхтэй юм гэхэж колморыг аягүй сайн мэддэг юм билээ. Тэгэхээр гол шилжүүлдэг гол сайхан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг чинь өөрөө колмор юм билээ шүү дээ. Энэ ацеллерийг яг тийм үйлдвэрлэдэг. R&D центр нь колмор юм шүү дээ бас. R&D юу лээ? Ямар ч байсан судалгаа шинжилгээний центр гэсэн үг. Oh my god тийм үү. Тийм бүтээгдэхүүн яг бодит хүний арьсан дээр судалгаа шинжилгээгээ хийж явах энэ бол нэлээд судалгаа шинжилгээндээ мөнгө хаяж байгаа маш том баг ажиллаж байгаа маш том судалгаа шинжилгээ хийгдэж байгаа гэж үздэг юм байна. Тэрнээс шиг ингээ наан хиймэл арьсан дээр хиймийн нэг бол бариг ингээд судалгаа шинжилгээнд мөнгө зарцуулахгүй тэр янз янзын бүтээгдэхүүн байт юм байна. Тэгсэн чинь энэ бүр ингээд яг маш олон хүмүүс дээр шинэ судалгаа хийгээд тэгээд бүр дандаа 95-аас дээш хувь нь энэ арьсыг маш сайн сэргээж өгсөн, гэрэлтүүлж өгсөн, өнгө зүс өгсөн гэдэг бүтээсэн судалгаанууд дандаа 95%-аас дээш гэрсэн мөлий. Нэг их гол ахын амьсгал бол шаардлага болж ирсэн шүү дээ. Оо ямар гоё юм бэ. Тэгээс удаан хугацаанд ингээд багаар удаан хугацаанд арьсаа яг ингэж барьж авч байгаа баярлалаа таа. Иш маарс минь. Би бас энэ арьсыг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байхдаа уучлаарай арьс минь тэгсэн шүү дээ. Одоо ингээд гоё яра бүр яг энэ зүрүрүрү Захны цэнд алдартай бөгөөд яг энэ доотлын энийг бүлдээ хүнжилт гэдэг байхгүй юм уу? Ингээд доош ингээд бүр цөлхийгээ гараад цөлхөг энийг бүр үнхээр алга болгодог гэдэг юм да. Дүр юм шүү дээ. Харин тийм амар гоё бөгөөдгөн яваа наач тест жоохон хэрэглэгдэх ба. Гэтэ би ер нь бол нэг гамдахгүй байгаа сайн хэрэглэдэг. Нөө миний яд чинь солоон сүхнүүдээс хутахгүй гэж байна. Тэгээд хэрэглээд байна. Тэгвэл тэд нар ганцхан эндээ дүрхэхгүй гинэ. Нүрнээ дүрхдэг гинэ чаар дүрхэндээ гэж дүр. Хэрэглээд байна шүү дээ. Эцэг юм саажах гэсэн нүрийн захны хүмүүс хоёр авсан. Аа, үгүй. Дахиад нэг авсан шүү. Билийн давсынхаа аргагүй. Яа ямар азар чамтай ингэж нэрээ юу эхлүүлвэ? Эхлүүлээг байсан бол 3 арай дүрхээд байхгүй. Оо ч амар утх юм бэ. Таалтаа. Тийм, стагаа. Тийм. Бат зүрх. Дүрхэд төрчлбөр нэг гоё бүтгэн бараа. Тэгээ шүү. Оо, танаа авчлаа. Шинэ төршлөг гоё. Арьсанд чи ингэж арьсыг чи имжилж хоног гэж бодсон. 3 хүүхэн тэдүүхтэй 6 хүүхэдтэй манай үеэл манай найз байна. Үеэл найз. Бас л хөргөн толгоор явдаг шүү. Найз чинь. Юунд яг нэг хүүхдээ харж байгаа үедээ хэдийгээр ядарч гисэн. Ядардаг үеэ давсныхаа дараа үнэхээр гэрэлтэй байгааз. Мундаг. Тийм гэж болов тий. За. Энэ ч бас бүдүү дүр юм байна уу? Тэр яс нэг хамгийн сүүлийн хувцас гэдэг хувцас өмссөн нь. Хамгаалах давхаргыг өгсөн нь. Yep. Илээ. Найз нь ч гэсэн төрчихлээ.
Ийм л удаагүй юм байгаа шүү дээ. Хоёрын хэлсэн мэдээлэл ч гэсэн хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Хэрэгтэй зүйлээ аваад бид хоёроо дэмжиж бусад хүмүүс сонсохыг хүсэж байвал шеэрлээрэй, мөн лайк хийгээ харуулаарай. Bye.